Эрүүл мэндийн салбар дээр одоо онцлогооны төв аймаг болгонд байгуулна, бусчилж байгуулна ярьж байгаа. Уг нь барилга нь байж байгаа байхгүй эрүүл мэндийн салбарын. Ганц имрэ аппарат юм уу тэр одоо ангиогийн аппарат өгчгöd болохын харамл зүрхний чиглэлээс тэр. Барилга нь бэлэн мэрэгжилтэнд байж байгаа юм дээр ч одоо тийм тоног төгөөрөм тавьж өгөхгүй тийм асуудал байж байгаа. За боловсролын асуудал дээр Наранбаяр сайд ноёдлон би танад 750 сая төгрөг бас боловсролын салбар тавьсан. Урд нь 3 тэрбум орчим тавьсан. Гэтэл энэ одоо багш нарт одоо сургууль болгонд одоо компьютерийн кабинет бүрэн байгуулагдсан, 3 сүмэлдсэн байсан. Тэгээд сургууль болгонд 12 нөтөөгтэй яасан. Тэр ерөөсө танах хяналт хийгөөгүй. Аймаг руу хайрлсан, аймгийн тендерийнхэн тэгээд удирдлагууд нь завчсан асуудал байгаа. Энийг шалгаж үзсэн үү? За Single Summit-ээр спорт зал. Би цангийн амынд очиод газар дээр нэг гойсон, аваач өгсөн, бас л сайсан, гадаа хичээлж байгаа шүү. Нэмж асуух юм уу дараа нь тодруулах юм уу? За хариулт авчаад байна. Наранбаяр сайд. За Цингэл сумын спорт залны асуудал бол тухайн үедээ яг төсөв зураг нь 7 сарын 25-нд байхаа бид боогод сангийн хамд явуулах үед бол ирээгүй байсан. Тэгээд тэндээсээ 9 сарын 1-нд засгийн газараас улсын хурлд өргөн барьсны дараа бол ирсэн юм. Ингээд цаг хугацааны асуудал байгаа учраас зарчмын зөрүүтэй санал гаргаад ингээд дэмжиж оруулаад тэгээд эх жилийн төсөв тусгаад спорт залыг барьж тусах энэ ажлыг хийх. За саяны таны дурдсан тоног төхөөрөмжийн асуудал бол аймагт нь эрхийн шилжүүлж гисэн юм байна. За бид тэгээ хэрвээ энэ дээр одоо тендерийг зүй бусаар зарцуулсан энэ тоног төхөөрөмжийн тийм асуудал байвал бас шалгуулъя. Тэгээ энэ бол ингэж ийм аймагт нь эрхийн шилжүүлээд байхад тэнд нь очиод найрлцсан бол энэ ийм хүлээмжшүүлж болохгүй шүү дээ. Ойлголоо.